Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамны харьяа бүгд найрамдах Солонгос улс дахь нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөс олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу 3 дугаар сарын 8-ны өдөр бүгд найрамдах Солонгос улсад ажиллаж амьдарч буй Монгол иргэдэд зориулан нийгмийн хамгааллын өдөрлөгийг зохион байгуулсан билээ. Өдөрлөгийн хүнд зочдоор хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд Эрдэнэ, Монгол улсаас бүгд найрамдах Солонгос улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Гамболд, Сөүл хотын Кандун дүүргийн засаг дарга И Хэшиг болон албаны бусад зочид төлөөлөгчид өргөдөн оролцлоо. Энд амьдарч ажил сурч байгаа манай эмэгтэйчүүд маань бас өөрсдийнхөө энэ эрхийг хамгаалах өдрийн баярыг заслах түгэлээр төлөвлөж байгаа гэдгийг эргэлзэхгүй байна. Мөн манай эрчүүд бас эмэгтэйчүүд, ээж, эхнэрүүд, охтууд, өсгөөчүүдээ чэсэлдээсээ мөн баярлуулах гэж эргэлзэж байгаа гэдгийг бас эргэлзэхгүй байна. Ингээд өнөөдрийн энэ үйл сайхан одоо баярын өдөр энэ Солонгосоос төлөвлөж байгаа нийгмийн халамжийн үйлчлэгээний төвийн хамт олон түүний явуулж байгаа үйл ажиллагаа Монгол өдрийн хорон цагаас таавтайгаар хамтран зохион байгуулж байгаа энэхүү арга хэмжээ албаесоор нийслэн бийя. За баярлалаа. Монгол өдрийн сайхан арга хэмжээнд маань хамтран зурж архив зочин таавтайгаа бас хандаж баярын үйлчлэгээ бүргэхээр Монгол улсаас бүгд найрамдах Солонгос улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Гамболд таныг мэдлэгээр өргөнө гэж хандаж байна. За сайн байцгаана уу. Монгол улсын хүн амын хөгжил нийгмийн хамгааллын салбарын үйл ажиллагааг Солонгос улсад зохицуулах өдөрлөгийн арга хэмжээнд бүрдсэн ирсэн энд монголчуудаа ялангуяа бүгдөө өсгөөчүүдтэй ээж нартай Мартин намны халуун баярыг хүргье. Монгол улсын засгийн газрын бодлого хөтөлбөрийн нэг бол нийгмийн хамгаалалт хөтөлбөрийн хөтөлбөр хүн амын хөгжлийн салбарт Монгол улсаас дотооддоо төлөвлөгөө хэдий чанарт явуулж байгаа бодлого үйл ажиллагааг иргэдтэй бүргэх, зохицуулах энэхүү өнөөдрийн өдөрлөг арга хэмжээг зохион байгуулах идэвхтэй дэмжлэг үзүүлсэн Сөүл хотын Кандун дүүргийн удирдлага, Кандун дүүргийн засаг дарга И Хэшиг болон ялангуяа Сөүл хотод ажиллаж байгаа хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамны нэг цэгийн үйлчлэгээний хамт олон баяр хүргэж талархлаа илэрхийлье. Кандун дүүргийн засаг дарга И Хэшиг таны бас баярын мэдлэгээ хүргэнэ гэж бид хүмүүст өндөрлөх мөрье. 사연배너 네, 안녕하세요. 네, 강동구청장 이혜식입니다. 오늘 안몽수교 25주년을 기념하고 세계 여성의 날을 기념하는 이 행사를 우리 강동구에서 열게 돼서 아주 기쁘게 생각합니다. 네. 네, 몽골에서는 예로부터 우리 한국을 솔롱고스라고 불렀다고 들었습니다. 그 뜻이 무지개가 뜨는 나라인데 아마도 몽골에서 보기에 동남쪽에 위치한 한국의 지형적 위치와 하늘에 무지개가 눌리는 위치
글씨가 비슷해서 붙여진 이름이 아닌가 합니다. 솔롱고스에 오신 여러분 환영합니다. Манайс солонгос гэж дуудаж биш болсон. Солонгын орн гэсэн утгатай байсан. Манай улс Азийн зүүн урд зүгт байдаг. Монгол улсын газар нутгийн байдлаас харахад солонгын зүүн урд хэсэг гардаг билээ. Тиймээс тэнгис татсан солонгын байрлал манай улстай нийт чиг харагддаг учраас тэгж нэрлэдэг болсон юм болов гэж бодогдож байна. Монголчууд та бүхэн солонгос улсыг зорин ирсэнд би үнэхээр таатай байна. Монгол нутаг дэх дахь зүйлсийнхаа халуун сэтгэлийн мэдлэгээ бүгдээр алгадчихдаг үнэ. Хамхам би Сеул хотын галанчийн холбооны ерөнхийлөгч Хван Юм Гю таныг мэдлэгээ зөвшөөрнө гэж бүтэд төрж байна. 안녕하세요. 황용규입니다. 먼저 한국과 몽골 수교 25주년을 축하드립니다. Сеул хотын нийгмийн галанчийн холбооны ерөнхийлөгч Хван Юм миний мэдчилж байна. Өнөөдөр бүгдээ солонгос улс болон Монгол улс дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой баярын өнөөдөр та бүхэндээ хүргье. 오늘도 즐겁고 행복한 보내시기 바랍니다. Өнөөдрийн энэ арга хэмжээнд хүрсэн гэсэн та бүхэнд баярлаж байна. Тэгээд та өнөөдрийг сурсамжтай ийм гоё цагийн хамтдаа өнгөрүүлээрэй гэж хүсэж байна. 이제 마지막 인사 나누겠습니다. 제가 꿈은 하면 여러분들은 이루어진다로 크게 답해 주시면 고맙겠습니다. 꿈은! 고맙습니다. Уг удирдлагын хүрээнд нийгмийн даатгалын мэдээлэл зөвлөгөө өгөх, шинээр даатгалд хамруулах, нийгмийн даатгал нийгмийн халамжийн тухай хууль тогтоомжийн талаар мэдээлэл хүргэх, хариуцлагатай даатгуулагч өргөмжлөл гардуулах, олон соёлд гэр бүл илтгэлийн уралдааны шагнал гардуулах, сэтгэлийн өг загтлын уралдааны шагнал гардуулах, бүгд найрамдах Солонгос улс дахь Монгол сургуулийн шилдэг сурагчдад сайн өвлөс авиас медаль гардуулах, салхи хамтлагийн ухаарч амжаагүй бүх нийтийн төлөө тоглолт зохион байгуулах, утасны SIM карт үнэгүй холбох, банкны үйлчилгээ зэрэг арга хэмжээнүүд болж өнгөрлөө. Манай хүн амын өвч нийгмийн хамгааллын яамны хараа бүгдээ Солонгос улс дахь нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн одоо энэ нийгмийн хамгааллын салбарыг өдөрлөгийг тохиолдуулаад бид нар олон соёлт гэр бүл одоо нэлтгэлийн уралдаан болоод сэтгэлийн үг загтлын уралдааныг бид нар зохион байгуулсан байгаа. Тэгээ энэ уралдаанд нийтдээ одоо 24 хүн оролцсноос одоо загтлын уралдаанд 16 хүн илтгэлийн уралдаанд 8 хүн оролцсон байгаа. Өнөөдрийн одоо үйл ажиллагааны талаар та бүхэнд одоо хүргэе. За манай одоо ингээд үйлчлүүлэгч нартай ингээд зөвлөгөө өгч байгаа хэсэг байна. Тэ нийгмийн даатгалын одоо буцаа олголт, сайн дурын даатгалын одоо зөвлөгөө өгч байна. За тэгээд нийгмийн халамж, гэр бүл, хүүхэд хамгааллын талаар бас зөвлөгөө өгч байгаа. За тэгээд одоо Сеул глобал төв маань ингээ хуралцсан ирсэн байна. Энэ байгууллагатай бол бид нар маш одоо тий дотн харилцаатай ингэж ажиллаж байгаа. Биднэрт бас бидний ажилд бол маш их дэмжлэг тусцаа үзүүлдэг юм төв байна. За тэгээд энэ төвөөс маань хуралцсан ирсэн байна. За мөн одоо Korean Mobiles Монгол иргэдтэй бас сайн үйлс бас хийж байгаа. Одоо гэрээгээр ажиллахаар үргэлжлэн ирсэн одоо Монгол иргэдэд утсын суулгаж өгөхтэй шууд хурж ирэнгүүтээ ар гэрлэгээ уцаар ярих одоо бас олон шалтгаанууд гардаг. Тэдгээрийг одоо энэ байгууллагаас зохион байгуулж одоо тий зохицуулж өгч байгаа юм байна. Энэ байгууллагаас хүрэлцэн ирсэн байна. Бидний хамтран дэмжиж ажиллаж байгаа бол KB Хүнмин банк гэж байгаа тий. Энэ банкнаас бас хүрэлцэн ирсэн байгаа. Бидний ажилд бол маш их дэмжлэг тусцаа үзүүлж байгаа. За энэ бүм PEC гэж одоо банкны одоо үйл ажиллагаа бус иргэдэд танилцуулахаар хүрэлцэн ирсэн байна. Энд бол худалдаа өгчлийн банк бас одоо хамтран ажилладаг байгаа юм байна. За эдгээр ингээд энэ үйл ажиллагаагаа эрхэлж байгаа байгууллагууд маань Монгол иргэдийнхаа төлөө одоо үйл ажиллагаагаа танилцуулахаар тэдэнтэйгээ одоо ойрхон байхаар одоо ингээд хүрэлцэн ирж энд одоо үйл ажиллагаагаа танилцуулж байна. Тэгээ энэ одоо Монгол улс Солонгос улсын засгийн газрын хооронд байгуулсан нийгмийн хамгааллын хэлтсээрийн дагуу манай иргэд бол өөрийнхөө улс оронд амьдарч байгаа мэт энэ нийгмийн даатгалд хамруулж нүүрсгээ авах энэ болцоог бол нээсэн байгаа. Тэгэхээр тэтгэврийн даатгалын шимтгэл бол түүнийг урт наслахад за одоо хөдөлмөрийн чадвараа алдсан үед нь за мөн одоо зүй усаар одоо хорвоог орох үед нь түүний одоо арга эрт нь бол инжекц авах тэтгэвэр олгодог ийм одоо нийгмийн хамгааллын томоохон арга хэмжээ байгаа. Тийм учраас манай иргэд энэ хэлж ирдэггүй нийгмийн эрсдэлд үргэлж бэлэн байж өөрсдийнхөө одоо ирээдүйн нийгмийн хамгааллын баталгааг анхаарч Монгол улсынхаа нийгмийн даатгалуудаа хамтлагийг уриалж байна.
За ингэж Монгол улсын нийгэм даатгал хамрагч нараа Монгол улс жилгаагүй, Солонгос жилгаагүй хаана ажиллаж амьдарч байгаа сүл хамаараад ирээдүйн одоо нийгмийн хамгааллын баталгаач хангагдана гэдгийг би одоо сануулж хэлхийг хүсэж байна. 2007 оноос хойш Солонгост нийгмийн хамгааллын үйлчлэгийн төв байгуулж ажилласан. За тэгээд 2008 оноос эхлээд жил бүрийн намар одоо тодорхой бас байгууллагатай хамтарч Солонгост байгаа монголчуудаа зориулсан одоо сурчлагын өдөрлөг ажиллагуудыг хийдэг байсан. За нэг хэсэг тасраад нодлонгоос эхлээд энэ одоо арга хэмжээг дахин одоо өргөжлүүлэх зохион байгуулахаар шийдвэрлээд нодлон одоо сар шинийн баяраар бид нар хур дамтлагыг авчирч монголчуудаа хайд дууны бэлэг барьж мөн одоо монголчуудаа одоо энэ өдөрлөгийн зохион байгуулсан. Энэ жил одоо энэ олон улсын одоо Мартин 8 буюу эмэгтэйчүүдийн одоо баярыг тохиолдуулан энэ одоо өдөрлөгийг зохион байгуулж байна. Тэгээд энэ өдөрлөг салхи хамтлаг маань нэлж аятуугаар өргөж байна. За энэ одоо өдөрлөгийн үйл ажиллагааны үеэр бас олон амжилт гаргасан одоо эргэн аж ахуйн байгууллагуудыг бас шагнаж урамшууллаа. Гадаад ажиллаж амьдрна гэдэг бол бас нэг давхар хариуцлага бид нар хүлээж байгаа. Энэ гадаад ертөнцид улсаа нэгдүгээр таниулж байгаа. Улсынхаа хөгжилд хувь нэмэр оруулах гэж байгаа. Ийм давхар үүргийг манай иргэд маань хүлээдэг. Тийм учраас тухайн улс орондоо өөрийнхөө орны нэр хүндийг Монгол хүний нэр хүндийг үргэлж өндөрт өргөж хариуцлагатайгаар ажиллаж амьдарч сурч аль орны иргэдээс дутхааргүй нүүр бардам тэргүүн өндөр зөвхөн өөдөө байх ёстой шүү гэдгийг нийт гадаад ажиллаж амьдарч байгаа сурч байгаа зорчиж байгаа Монгол иргэдтэй хандаж хүсмээр байт юм аа. Хүн амын нийгмийн хамгааллын сайд, Солонгос улсад суух онц бөгөөд бүрэн их элчин сайд, за мөн одоо манай энэ өдөрлөг болж байгаа Кандун коммун хэган буюу Кандун дүүргийн соёлын орд гэж байгаа. Тэгэхээр энэ соёлын орд маань байрлал, Кандун дүүргийн засаг дарга, за мөн Сөүл хотын нийгмийн халамжийн холбооны ерөнхий зэрэг одоо өндөр албан тушаалтан хүмүүс ирж хүндэтгэд үзүүлж байгаа. Тэгэхээр энэ бол Монгол иргэдтэй илүү бас ойрхон байдаг өөрсдийнхөө үйл ажиллагааг таниулахын тулд бас өндөр албан тушаалтнууд маань ирж өөрийн биеийг хүндэтгэж үзүүлж байгаа нэгэн нэр төрийн хэрэг. Тэгэхээр салхи хамтлагийнхаа ч гэсэн бид бас баярлалаа гэж хэлмээр байна. 90-ад оны 2000-ад оны залуучуудын хэд болсон дугаараа алдартай ийм хамтлагийг авчирч бид дуулах болсон. Яагаад гэвэл яг тэр үед байсан залуучууд маань өнөөдөр Солонгос улсад бас олноороо ажиллаж амьдарч цааж байгаа ихэнх гэр бүл олцсон тийм одоо 30 гаруй насны залуучууд байгаа. Тэгэхээр энэ хүмүүстэй бас залуу насын сэргээх, залуу насны эрч хүчийг хөвөх зорилгоор бид салхи хамтлагийг урьж авчир тогтоосон. Тэгээд манай энэ өдөрлөгийн арга хэмжээг дэмжин ажиллаж тийм өөрийн биеийг хүргэсэн ирсэн төрийн өндөр дээд албан тушаалтнууд болон Монгол болон Солонгосын төрийн өндөр дээд албан тушаалтнууд болон Монгол бас салхи хамтлагийн хамт бас талархснаа илэрхийлмээр байна. Буюу олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг хүргэе. Энэ дараа Монголын хасгаа өсгөж байгаа учраас хаалттай зориулаад Монголд зориулъя.
Монголын хүүхдэд үндэсний төвөөс бас манай сурагчдын бас авьяас чадварыг бас бусдын төлөө өдөр хийдэг сайн үйлчлэлээр сайн үйлсийн хөдөлгөөний бас ингэж ихээр дэмжиж манай хүүхдүүд ингэж шагнал гардуулж байгаад энэ цаа бүх багш ажилчид бүх эцэгчдийн өмнөөс аяг талархснаа илэрхийлмээр байна. Тэгээд бас энэ өнөөдрийн өдрлөгийн үйл ажиллагаанд бас манай сургуулийн сурагчдыг
бас Монгол урлагийг хэрхэн сурч хэрхэн бас Монгол урлагаа ингээд Солонгос оронд таниулж байгаа, сурталчилж байгааг бас нэг харуулах боломж олгосон бас баярлаж байгаа. Ямар шүү болоо сэтгэлээс гоё сайхан бодож байна. Нилээ олон дахин ирж тоглох болтгоо гэдэг. Сайхан байна. Сайхан хамтын анх гарч ирсэн тэр үеийн дурсан санаанд орж ирсэн. Сайхан тоглолт боллоо монголчуудад зориулсан. За баярлалаа. Ямар шүү болоо. Сайхан боллоо. Үнэхээр их таалагдлаа. Сэтгэл хөдлөж байна уу? Хөдлөхгүй яах вэ? Сайхан байна шүү дээ. Баярлалаа. Монголчуудаа ирээс ингээд тоглолт хийх аягүй сайхан байлаа. Уран бүтээлийн амжилттай хамтлагаас Өдөрлөгийг зохион байгуулахад Монгол улсаас бүгд найрамдах Солонгос улсад суугаа элчин сайдын яам, Сөүл хотын Кандун дүүргийн засаг даргын тамгын газар, бүгд найрамдах Солонгос улсын үндэсний тэтгэврийн газрын олон улсын хамтын ажиллагааны төв, Сөүл Глобал төв, Мят компани, Кора Мобайлс утасны компани, Хана банкны PEC үйлчилгээ, MJL радио, Солонгос улс дахь Монгол оюутны холбоо зэрэг байгууллагууд дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан юм а. Өдөрлөгт бүгд найрамдах Солонгос улсад ажиллаж амьдарч буйныг 800 орчим монгол иргэд хүрэлцэн ирж өөрт хэрэгтэй мэдээлэл үйлчилгээг аван их нутгаас сансан сэтгэлээр өвтөн нэг өдрийг өнгөрөөсөн юм а. Сэтгэл үнэхээр өндөр байна. Бид нэр ийм халуун дотн их гоё энерги бид нэр цуглууллаа. Энэ бол биднэрт маш их том бэлэг болсон гэж бодож байна. Одоо Солонгос улсад хэдий ажиллаж амьдарч байгаа монголчууд маань тий амьдарч амьдралынхаа төлөө зүтгэж байгаа хүмүүс маань бас завгүй байдаг хүмүүс маань өнөөдөр манай салхи хамтлагийн тоглолтыг хүрэлцэн үзэж уур амьсгал бол үнэхээр их гоё байсан. Би халуун боллоо. Тэгээд бүх үтсэн нийт бүсгүүчүүдтэй бас Мартин амны мэндийг хүргье. Зэрэгтэл бас гарч ирж тайзан дээр бас цуг дуулж байна. Тий. Гинт одоо ямар сэтгэлтэй вэ? Тий үнэхээр гоё санагдсан л та. Тэгээд ер нь тэгж сэтгэлийн хөдлөлөө гоё ил гаргаж байгаа хүмүүс биднэрт маш их таалагддаг тий. Тайзан дээр бас хамт уулж бүжиглэхэд гоё байсан. Дэлхийн өнцөг болон бүрт байгаа монголчуудаа одоо аз жаргал эрүүлийн их сайхан бүхнийг хүсье өрөө. За энэ одоо Өхөн амын хөгжил нийгмийн хамгааллын яамныхаа хамт олонд маш их баярлалаа. Бүгд найрамдах Солонгос улс дахь нийгмийн халамж хөгжлийн төвийн бүх ажилчид болон өнөр заяа дарагтаа маш их баярлалаа. Бидний тоглолтыг хийхэд маш их хөдөлмөр гаргаж хийсэн те хүмүүстэй яаж хүрэх вэ? Бүх юмыг хийж өгсөн бас хамт олондоо маш их баярлалаа. Хайртай шүү. За бүгдөө нийгмийн талаас хаалгачаа тэгээд одоо өөр хэлэх зүйл байна. Өөр байхгүй далгаалдаг шүү. За баярлалаа. Баярлалаа. За баярлалаа. За баярлалаа.